цагаас яг хүлцэн 2 сарын аяллыг ингээд дог дотор оруулах гэдэг чинь бол бас том чаленж гэсэн үг байхгүй юу? 24 оны 9 сарын 20-нд Африк явсан. Тэгээд 11 сарын 20-нд буцаж ирсэн. За энэ бол ингээд миний влог байгаамаа. Энэ аялал Африк дэвээ хамгийн өмнөд хэсэг буюу Өмнөд Африк улсын Кейптаун хотоос ирсэн. Яа, Кейптаун. Let's go. За хөл мөлөө алгасдаггүй гэж. Ямар амар зомби. За, уулын оргил дээр ирсэн. Үнэхээр үзлээ. Тийм би ууг нь бол ер нь оцсон газар болондоо уулан дээр авирт гэсэн. Энэ бол номер 1 юм байна. Кейптаун бол яг нэг тийм Африк шиг хэслүүдтэйгээр Европ шиндаа санагдсан. Яагаад юм бэ гэвэл тийм цагаанууд амьдардаг. Англичууд олон зуун жилийн турш яг Өмнөд Африкийг колоничлсоор байгаад үе дамнаж маш олон үеэр цагаанууд ер нь тэнд амьдардаг болсон. Үүнээс болоод баян ядуугийн ялгаа гэдэг зүйл бол тэнд асар их байдаг. Миний түрээссэн Airbnb гэхэд эзэн цагаан герман хүүхэн. Тэгээд хоёр гэрээ үйлчлэгч чинь хар эмхтэй авах жишээ нэ. Тэгээ би эхний шөндөө супермаркет орох хэрэг гараад хоёр талдаа нэг цаг орчим алгасан. За би ингээд Кейптауны хүмүүсийн амьдардаг дүүрээр явж байгаа юм л та. Тэгээ сая ингээд талхад бүр нохоо байтугай бүр хинч байхгүй заяа. Машинууд бол явж байгаа. Тэгээ би нэг ч явган олж харсангүй. Тийм амар эвгүй юм байна ч одоо. Нэг цаг алхахад нэг ч ширхэг явган байхгүйсэн. Хаяал нэг мэрсэр машинууд өнгөрнө гэхээс биш явган хүн бол бүр түүч байхгүй. Тэгээд хожим мэдсэн чинь дэлхийн хамгийн аюултай хамгийн их гэмт хэрэг гардаг 10 хотын 5 нь Өмнөд Африкт байдаг юм билээ. Би бол аюу тийм азтай эсэмэнд нэг цаг ямар ч асуудалгүй алхаад ирсэн байгаа байхгүй. Тэгээд миний оронд эмэгтэй хүн за нэг ялангуяа Аз эмэгтэй хүн буюу Монгол эмэгтэй хүн ганцаараа байсан бол дээрэмдүүлэл зүгээр хоосруулаад ороод ирж байгаа. Энд дарсан заанаас илүү ховортсон амьдтын нэг зүйл төрөл байдаг. Тэр бол Аз хүн. Аз хүн баг байхгүй дээ. 7 хоногт за тэг 2 3 хүнтэй л нэг дундчлаад харалтах байх. Тэгтлээ ховор болохоор манай хар найзууд бол бүр хөтлөө ингэ ширтэн шүү дээ. Үнэг харсан юм шиг. Тийм учраас миний experience-ээр бол Монгол эмэгтэй хүн ингээд ганцаараа аялахад бол үнэхээр тохиромжгүй. Тийм учраас хэрвээ Өмнөд Африк руу аялъя гэж төлөвлөж байгаа юм бол заавал найзуудтайгаа олуулаа. Аль эсвэл нөхөр найзлуудтайгаа зүг яваарай. Гэтэ Өмнөд Африк улс бол миний энэ амьдралдаа очиж исэн усууд дундаас баг номер 1-т орж магадгүй болсон байх шүү. Тэрөөд Парис авах мөнгө авал оронд нь Өмнөд Африк явсан дээр. Яагаад гэж энэ тийм байгаль бол бүр ёстой ярих юм байхгүй. Энд би машин түрээслээд нэг 10 хоног аялсан. Тэгээд ихний 3 өглөө дараалал би нэг уулан дээр гарч байгаа байхгүй. Хитрхи үзэлтэнтэй болохоор. Өнөөдөр дахиад нэг уулан дээр. Өнөөдөр бас дахиж байгаа асуулт юм аа. Яа тэр өчтөр авирсан уул харагдчих. Кейптаун. Энэ тасаг газар бүр надаас өөр хинч байхгүй л боддоо. Бүр хинч байхгүй надаас өөр. Диваач гэдэг ийм л байхтай гэж маш гоё нам байх нэг зүйлс хэлж байна. Ингээд юу ч бодохгүй байна.
Тэгвэл байгалаараа жолоо байна. Тэгээд нэг айгуу тийм чухал анзаарсан зүйл нь болохоор зөвхөн Өмнөд Африк гэлтгүй Африкт бол тэр чигтээ жуулчид багтай байт юм байлээ. Жишээ нь ингээд Таиланд гээд бодохоор тэр чигтээ жуулчтай байдаг шүү дээ. Тэгэл хаа очсон нөгөө нэг дэвтэн жуулчдын attraction сонирхолтой газар за PB Island гэдэг ч юм уу тийм зүйлүүд ингээд тэр чигтээ зүгээр ингээд хүмүүсээр ингээд хүрээлүүлсэн. Асар завгүй, шуугантай, чимээтэй ямар ч тайван байх нөхцөлгүй байдаг. Энд бол барагтаа тийм газар байхгүй болохоор хааждсан газар маш гоё тайван, ааж ууж, хүссэн таавар аялж болдог. Ийм гоё газар. Цагаасаа болдог ч юм уу, яг юунаас болдог юм байгаагүй гэж. Гэтэ хинч байхгүй. Мэдээж хүмүүс байгаа л та. Гэтэ одоо пик хүн байж мараа байхгүй. Африкийн нэг гоё тал нь бол хүн зөнтэй болохоор ингээд зүгээр л ингээд тэрчтэй ингээд ирчихвээ. Тэгээд дээрэс нь юмны үнэнчсэн том боломжийн гэхээслүүдээр баг гайхмаар зарим зүйлүүд бол үнэхээр хямдхан байдаг. Нэг ялангуяа үнэтэй одоо дээд зэрэглэлийн ресторануудын хувьд бол what the fuck гэмээр заяа. Франш хойг гээд дэлхийн алдартай одоо вайн үйлдвэрлэдэг газар дээр баг 5 оттой гэмээр тийм тансаг зэрэглэлийн ресторан байгаа юм. Зөөгчнс ингээд яг кинон дээр гардаг шиг ингээд айгүй мундаг ингээд like gentleman заяа. Тэгээ course menu авч байгаа байхгүй. Course menu-ийн үндсэндээ 4 одоо үндсэн хоолтой. Тэгээд давхар 4 зууштай. Тэгээд дээрээс нь хидэд одоо шил класс wine аваад тэгээд нэг хүний тооцоо 150 сая орчим. Оронд нь Европ за альвсэл Монголд нэг тиймэрхүү адил төстэй ресторан байвал хүний тооцоо баг тоглоомч 3-400 мянгаттай. Европт гэх юм бол 3-400 евро болох үз газар ердөөсөө 150 мянга төгрөгөөр тийм үйлчлэг авдаг. Тэгээ маргааш нь wine tasting хийгээд 4-5 ингээд өөр төрлийн дарсыг амталж үзэж байгаа юм. Тэгээ тухайн газарнтсан тийм үнэхээр гоё үзэлттэй газар байсан. Тийм гоё газар, тийм гоё experience авахд 35 мянга төгрөг. 4 шил wine штэ 35 мянга төгрөг. Европт бол шууд 50 евро гэж байгаа. Тэгээд энэ байх хугацаанд сафари хийлээ. Baby cheetah арлаа. Baby cheetah бол миний яг энэ 2 сарын сафаригийн туршид харсан хамгийн үзэлттэй хамгийн хөөрхөн амьд байсан. Тэгээд дараа ч өдөр нь авраг халин марлаа. Долфин харлаа. Монголоос ирлээ шүү гэж пин басцоолоо. Тэгээд хамгийн гол нь энэ байгаль ердөөсөө л байгаль Швейцар бол мэдээж үзэсгэлэнтэй. Гэтэ Өмнөд Африкт бол бас арай өөр төрлийн гоё тийм үзэсгэлэнтэй байгаль байдаг юм лээ. Машин бариад тэ өдөрт за нэг дунджаар нэг 4-5 цаг заримдаа ингээд 7-8 цаг машин барьж байгаа байхгүй. Тэгээд миний ам бол байнга ингээд ангааснаас орсон газар болно доо. Бараг ингээд 5 минут тутам зогсоод зураг авмаа. Үнэхээр үзэсгэлэнтэй байгаль. Тэр аюултай гэдэг стооцсон бол Өмнөд Африк улс бол заавал энэ амьдралтаа очиж үзэх ёстой газруудын номер гэж агсан газар. Хүн болон ингээд очиод аялдаггүй тэ нэг тийм алдартай биш газар болохоор хүмүүс сайн мэддэггүй ч гэсэн миний ингээд юу гэдэг өнгөрсөн 5 жилийн хугацаанд би ч бас аюу аяллаа шүү дээ. Миний туршлагаар бол супер газар. Oggi di sono vicino perché sospirar non pesar parlami d'amore Mario tutta la mia vita За манайхан бүрийн диваажн дээр ирсэн шүү. Хинч ахгүй. Зарим дурсамжууд хизээс манаас гаралдаггүй. Хэдэн хоног, хэдэн сар, хэдэн жилийн өмнө ч бай. Яг өчтөр минь санагддаг. Өчтөр л тэнд байсан юм шиг. Альсэл отооч байгаа юм шиг. Хаана юу хийжсэн чухал ш. Онцгой, гоцгой байх шаардлага ч байхгүй. Гол нь энэ зарим дурсамжууд өнгөрсөнд байхгүй байгаа юм. Яг одоо ч толон дотор бодоосоо дагуулж битрэгдэг. Энэ аяллаа турш нийт 17,000 км орчмыг замд өнгөрүүлсэн юм байлээ. Өдөрт дундчлаад үзэх юм бол 5-6-7 цаг машин сууж байгаа гэсэн үг. Тэгэл цонхоор байгаль ширтэн, хүмүүсийн аж амьдралыг ширтэн, хаяа ингээд хүүхдүүд гар талчангууд нөөдөөс ингээд
гар даална. Тэгээд энэ их зүгээр сууж байгаа цагаа би уг нь ном уншиг гэж бодоод Монголоос 5 ширхэг ном авчирсан чинь эхний 1 2 3 7 хоногт л бүгд нь дуусчихсан. Тэгээ шууд аудио номд орж байгаа байхгүй юу. Нэг тийм спонсор гэсэн дэш биш, угаасаа амьдралын шаардлагаар ийм бүхий бол ашигласан. Wi-Fi-тай газар оронгуудаа ав дээрээс татаад офлайнаар сонсож болдог болохоор тэр нь бүгэнхээр над хялбар гэсэн. Тэгэхгүй би чинь баг ямар ч сүлжээгүй тэгээд интернетгүй, симгүй байхад зүгээр машин сууна гэдэг чинь бол хэцүү шүү дээ. 17,000 км-ийг. Тэр нь үнэхээр тусаасан. Дунгалаг тамир, ногоонууд нь лам, шүн дундын номын сан гээд баахан уншиг гэж бодоод хойшлуулад явж ирсэн бүх номоо бүгдийг цагаан сонсоод амжсан. Одоо ингээд Монголд өвөл боллоо. Өвөл болонгууд нь төгжрөл эхэлдэг. Төгжрөл дунд орхигдсан байсан номоо M-book-ээр сонсоорой гэж танд хүчтэй санал болгомоор байна. M-book-ийн subscription идэвхжүүлэх юм бол 100 ба түүнээс дээш номыг хүссэн цагтаа хүссэн газраас сонсож унших боломжтой. Тэгээ сар болгоно нэмэгддэг кредитээрээ өөрийгөө хөгжүүлэх нэмэлт нэг номыг сар болгоо сонсож унших боломжтой байдаг. Үнэн ч тэр миний одоо манай гаргасан номоос шилэх ямтгаа. Төлбөрийн шийдэл нь гадаадаас болон Монголоос аль альнаас нь асуудалгүй хийгдэх байдлаар шийдэгдсэн байгаа шүү. Дэлхийн анаас ч M-book-тай хамт. Дэлхий чинь ямар уудан юм бэ? Ийм том байсан юм уу? God. За хоёрдугаар бас Намиб бол дэлхийн хамгийн эртний цөлтэй тэр шигтэй цөлөрхөг хуурай улс байдаг. Том газар нутагтай мөртлөөс өвгөн аав нь манайх шиг өдөл нэг 2.6 сая гэдэг. Намибд өнгөрүүлсэн 2-7 хоног бол миний энэ 2 сарын одоо аялын туршид хамгийн их зутарсан өдрүүд байсан. Маш хуурай өдөр болгон 40 градусд авдаг. Гэдэд удаа халууцаад хамбарнаас бүр цус гарч байгаа юм чинь. Гэхдээ Dune 405 гэдэг энэ нэлсэн самхыг бол энэ амьдралд заавал нийцсэн удаа очиж үзэх хэрэгтэй юм билээ. What the fuck гэмээр энэ одоо яг нүдэнд харагдаж байгаа зүйл энэ яг юу вэ гэмээр нэг тийм зарим ингээд үзэгдлүүд нүдэнд юусэн итгэхээргүй нэг тийм одоо юугээрсэн тайлбарлаж чадахгүй. Гэхдээ бүр энэ ертөнцийн дэлхий дээр байгаа юм уу гэмээр. Алхам идэж үргээ шаагаас байна. Сэтгэлтэй. Тоо аваа жанаад мэдхгүй байна. Үрээстэй уулын оргил дээр уулчтай. Илсэн уулын оргил дээр гараад ирсэн. Амар чанга байна. Алах болгонд яг хүл шигтээд гуй хэслүүтэйгээр шил баймар хүндөр орд юм байна. Шил бүр үнэхээр хямдарч. Тэгээд том юм аа. Ахалт. Тэгээд энэ дэлхийг үзэхгүйгээр нас орно гэдэг бол үнэхээр хайр явдал баггүй. Маш том. Дэлхий бол үнэхээр том. Ямар тийм том хувь заяагаар энэ дэлхий дээр хүн болж төрөөд тэгээд ингээд аялал явж байгаа. Би бол бүр үгээр хэлхий аргагүй маш их талархаж байгаа. Тэг ингээд хүн болж төрсөндөө тэгээд ийшээ ирэх юм боломж надад байгаад тэгэхээр заавал аялаарай. Тэр жижигхэн ингээд хүрээл тэр жижигхэн нийгэм дотор ингээд нэг нэгнээсээ илүүд дээш гарах гэж оролдож мацаж тэгж энэ хайрын 70 80 жил магадгүй 60 жилийн өнгөрүүлнэ гэдэг бол
бүр үнэхээр хайран байгаа хгүй. Тийм өчүүхэн мөрөөдөл бити тэгээсэй гэж би бол хүсэж байна. Дэлхий гэдэг чинь өөрөө бүр ингээ асар баялаг газар, баян газар байхгүй. Дэлхий дээр төрсөн л бол бид нар ингээ баян гэсэн үг. Тийм болохоор энэ баян дэлхий хэр том, хэр агуу, хэр уудам юм бэ, хэр гайхалтай, хэр үзэсгэлэнтэй юм бэ гэдгийг заавал мэдрээсэ. Тэгээд би ичнэ гой бичлэг зураг хийлээгээд яг энэ мэдрэмжийг бол та хэд бүр хязгаарч үзүүлж чадахгүй. Тийм болохоор заавал өөрийн нүдэрээ дэлхийд аялаасаа гэж хүсэе да. Дэлхийн томороо хоёрт ордог Fish River Canyon гэдэг газар ирсэн байна. Дэлхий бүр үнэхээр ууж би жижиг юм байна. Дэлхий том юм байна. Миний асуулт бүр энэ үхээ юм дээ тийм ээ. Хүний амьдрал ямар ч бодол хэрэггүй юм шиг санагдав. Хэрэг хүн бодлоо хуваалцахгүй бол бодол хүнийг хуваадаг гэдэг. Бас нэг үг Мураками Харукигийн томоос уншиж ирсэн байна. Тэгээ миний бодлоор бол бодол өөрөө хамгийн том дайсан бөгөөд бид нар бодлоо бодож гэнэ гэж бодож сурах хэрэгтэй. Би чинь зүгээр яг бодоод байгаа юм биш. Энэ бол яг амьдрал бол биш. Тэгж өөрийнхөө бодлоо өөрөөсөө салгаж сурах юм бол яваанд хүнд ямар ч бодол төрхөө болдог гэж би ойлгоод байна. Mindfulness нэг арга зам л да. Та нарт үнэрч чинь байна яг 70 өнөр хүртэл. Намибийн бас нэг онцлог бол газар зүйн Атлантын далайтай залгаа ус. Цүл мөртлөө далайтай залгаа газрууд нь далайн хүүдээс салхитай. Нүүдэлчин шуу фламингог бол залхатлаа харна. Үүнээс гадна далайн хөөрх амьтдууд бас бий. Юу вэ? Тэгж гидсэн мажик үү? Мөн мэдээж Африкэн чинь зааны сүрэг. Мафийн гэр бүл шиг л сүрж амьтад. Анаас шиг бол анаас хараад шаардшгүй. Зебра бол мэдээж хорцсон амьтдын нэг болох эрс одооны гэр бүл. Гэтэ хамгийн гол нь Сансадын Африка. Үүнээс бол хэдцээ ч удахааргүй. Хичнээн ядарсан. Сансад байна. Боцвана тэр дундаа Окаванго Дельта гэдэг газар 3 өдөр 2 шөнийн сафари аяллыг бол хийсэн. Энэ аяллаа турш онгон байгальтай хамгийн их ойрхон байсан аялал гэж хэлж болох. Окаванго Дельта бол ЮНЕСКО-гийн дэлхийн өв. Тэр ч улсын хамгаалтанд байдаг учраас аймд долон байгаль нь экосистем нь бүрэн хамгаалагдсан дэлхий дээр цөөхөн байдаг хэдэн газрууд нэг. Тэгэхээр жижиг онгоцоор Дельтаг дээрээс нь ингээд харсан. За өглөө нэмэн манайхаа өнөөдөр helicopter цуунаа. Why? Why you are gonna like it? Саяны флайт бол амьдралдаа байсан бүр хамгийн гоё флайт. Яг Африкт ирсэн юм шиг тийм мэдрэмж саяжгаа бүр төрлөө шүү дээ. Гайхалтай. Тэр хэдэн жижигхэн амьтнууд, том амьтнууд л да. Замаа яг жижигхэн тоглоом шиг яг үнэхээр cute. Тэгээд дараа нь тэргээс болоод сафаригийн одоо 4X4 гэдэг зориултын тийм машин суугаад камп руу явж байгаа юм. За өнөөдрөөс машинаас солиод 4X4 цуунаа.
4 цаг орчим бүр хайхтар шорон салхитай замаар явсны эцэст одоо ингээд ашгүй нэг юм чийлэрч байна гэж. You guys want a photo as well? The elephant. Thank you. Браво. Camp дээр бол зориултын 0 байхгүй модон жорлонтой. Карант байхгүй хувинтай усаар нүрэ угаадаг. Тог байхгүй ил гал дээр хоолой хийж галын гэрлийг гэрэлтүүлэх болгодог. Сүлжээ байхгүй бол мэдээж Wi-Fi байхгүй. Арслан хаяна энтер ан одоо зэрлэг ан амьтад явж байгаа газар мөртлөөсөө тэр camp дээр ямар ч хашаа байхгүй. Тийм болохоор надад хамгийн их таалагдсан. За энэ манай camp байгаамаа. За тэнд анааш харагдчихэв. Энд цаа харагдчих. Эхний шөнө би унтчихдаа их сонин чимээгээр ингэж ирдэг байхгүй. Сонсогч байна. Цаан дуурч. God. Ингээд одоо би буруу хэлээд ах шиг байна л да. Тэгэд юун чимээ юм болоо гэд анзаарсан чинь 2 заан ч юм 3 зам мэдгүй ямар ч зан заанууд яг хажууд ингээд кампинг миний ингээд майхан гайжгуур ингээд зөрөөд өнгөрчихсэн заяа. Тэгтлээ байгальтай ойрхон experience бол өөр хаач байхгүй. Тэгээ бусад улсуудад сафари хийхэд бол сафари дээр ер нь ийм дүрэн байдаг юм байлээ. Ерөөсө замаасаа хазаагаад явахгүй буюу гаргасан тэр одоо шорон замынхан дагуул сафаригийн машинууд бол явдаг байхад Ботсванагийн Оконго Дельта гэдэг газар бол жолооч нь хаа хамаагүй дураараа дөргөж бол. Тэгэхээр ямар нэг амтан олох юм бол тухайн амтан тултал нь ингээд замаасаа хазаагаад бутмуудыг нэвтэлж дайрж байгаа бүр ингээд цогсоод орж ирж болдог болохоор жинхэнэ сафари experience бол тэндээс авч болдог. Тэгээ бид нар эхний өдрөө Пумба идэж байгаа Симба харсан. Би тэр болтол Пумба Симба хоёрын найзууд гэж боддог байлаа. Тэгсэн манай гайд наа чин зүгээр л Арслангийн снак гэж авсан. Тэгээд энэ сафари хийжсэн хүмүүсийн хамгийн гол зорилго бол леопард буюу цоохор ирээс харах. Леопард бол тийм ховорцсон амтан бол биш. Гэтэ айгүй нуугдмал амтан байдаг. Болцсон модон дээр хүнээс ч юм уу аль эсвэл бусад Арслан хаяна интерес зүгтаагаад өөрийгөө ингээд нуугаад Арслангийн ингээд сүүдэртэй ерөөсө харагдахааргүй хэсэгт ингээд очоод хөвтчихдэг юм байлээ. За олох магадлал багтаа гэд бодоод явж исэн чинь манай гайд тэрийг араа гэд заасан чинь баг ингээд 500 м-ийн цаана байгаа байхгүй. 500 м-ийн цаана 1 цагийн тэр модон дээр леопард хөвтчихнэ гэж авдیں۔ Би за арайч үгүй байлгүй энэ бол юу гэж яаж энэ 500 м-ийн цаанаар ингэ харах юм бэ гээд тэгээд гайд маань ингээд ойртож очсон чинь нэрэл байж байгаа чинь. Модон дээр леопард хөвтчихсэн аа модноос буугаад яг хайжуханд инүүхэн энэ одоо баг машинтай иймхэн зайны хооронд леопард цааш гараад хөвтчихөж байгаа. Тэгээ леопард бол үнэхээр үзэлтэй амт. Энэ дэлхий дээрх баг хамгийн үзэлтэй амт бол цоохор юмсан байлээ. Айл хэлээд 21 он нөгөө Африкийн хамгийн том тавыг явуулсан уусчлаа. Үзэлтэй супер хэмээс. Леопард бол хайж болох хамгийн хэцүү байх. So happy. Өнөөдөр дахиад цаашаа сайхан аялнаа. Ботсвана гэдэг улс төр бол үзэх дэндүү их байна. Тэгээ одоо энэ өнөөдөр дахиад
Нэг хоноод магаш Зимбабве дараач нь одоо айлын чекпоинт руу очино. Сайн явж байна. Сая 30 градус ч байгаа. Бүүн бит. Бүр үлгэр чанга байна. Сая нэг хэсэг унтсан чинь тэр хөлрөөд бүр сууч. Амар. Video? Yeah, it's a video. Okay. So, what's one of it? Хаана идэгвэр юм? 3 төддөр хараалт. За чи нэг босоод эргээтгэхтэй. За цаана байж. Яаралтай үед хэрэгцээт зээл авахд цаг алдах үе бий. Энэ үед Simple Plus-ыг ашиглан орон сууц автомашиныхаа үнэлгээг байгаа газраасаа шалгаж 200 сая хүртэлх зээлийн хүсэлтэд илгээгээрэй. Хөрөнгийн үнэлгээг байгаа газраас. Simple Plus хөрөнгө барьцаалсан зээл. Айл маань яг сайхан талдаа орч байна. Монголоос гараад 31 хоног нөө. Тэгэхээр ер нь баг яг сар орчим. Тэгэхээр цаашаа бас 20 хоног сайхан явж өгнө. Өнөөдөр Зимбабве гэдэг усад ирсэн. Энэ усад дэлхийн 3 том хүрхрээний нэг болох Victoria Fall гэдэг. Дээрээс нь хеликоптероос нэг үзээ доороос нь алхаж үзсэн. Ганцаараа аялж ирсэн болохоор айгүй азтай шууд пайлот буюу эсгэж байгаа нь хажуу талын суудал дээрээ суугаад 360 градус панорама вьюээр дэлхийн том 3 хүрхрээ нэгийг харах тийм гоё завшаан тохиолдсон. Амьдралаа анхны удаа хеликоптер сууж үзэж байгаа. Тэгээ би бол нэг өндөр хүлээлт бол тавиагүй. Тэгсэн чинь хеликоптер бол тэр чигтээ тийм адреналин өгдөг юм лээ. Тэр нислэгийн 20-30 минутын хугацаанд миний адреналин тосхгүй ингээл гараад байгаа ч юм байсан. Тийм болохоор та бас заавал өөрийнхөө bucket list-д энэ хеликоптер суух зүйлийг бол нэмээрэй. Тэгээд яг энэ Victoria Fall гэдэг гайхалтай одоо байгалийн үзэл газрыг өөрийн нүдэрээ очиж харах бол байсан мэдэрнэж байна. Угаасаа мэдчихэж байгаа яг энэ дэлгэцэн дээр гаргахаар айгүй тийм яг хой харагдахсан жижигхэн тэгээ сүргүү яг миний одоо мэдэрсэн шиг бол мэдрэгдэхгүй мэдээж ойлгомжтой. Тийм учраас өөрийн нүдэрээ л очиж үзээрэй гэж хэлээ. Маш олон хүмүүс ер нь энэ аяллаа чинь төсөв хэд одоо хитэн дүүр босон бэ гэж надаас асуусан. Миний хувьд бол 2 сарын аялал за нэг ойролцоогоор 40-50 сая төгрөг орчим болсон. Нислэг гэхэд 2 талдаа 6 сая 700 мянган төгрөг, аяллаа даатгал гэдэг гадны компани даатгал сая 200 мянган төгрөг. Буудал аяллаа компанид өгөх мөнгө, тоолон, пив гэдэргээд бүх юмыг нь тооцоохоор ер нь ойролцоогоор 40 сая төгрөг болдог. Хүмүүсийн нийтлэг нэг ойлголт бол Африк бол хямдхан гэж боддог. Гэхдээ Африк аялах бол тийм хямдхан аялал бол биш. Амьдрахад хямдхан байж болохсон аялахад бол үнэтэй. Аялал жуулчлал гэдэг зүйл бол угаасаа тийм бүх мөнгө чинь яаж байгаа цаачна. Гэхдээ би Европт өөрийнхөө мөнгөө унгааж байснаас Африкт өөрийнхөө мөнгөө унгаасандаа бол маш happy байгаа. Яагаад юм бэ гэвэл миний худалдаж авсан за 100 мянган төгрөгийн сүрнээр аялаа гэж бодлоо. Тэр сүрнээр хин нэгний Mercedes-Benz болох байхгүй. Тэр сүрнээр хин нэгний хоол болж байгаа. Хин нэгний байрны төлөөс болж байгаа. Хин нэгний хүүхдээс болтон төлөв болж байгаа. Энэ миний зарцуулсан нэмийн үртгийн алтан дотор устж өгөө болгож байгаа тэр байгаль бол амьтдын хамгаалтын зорилго гэж байна.
мэдээж зарцуулсан мөнгө бол гэж болно гэдэг бол бодохгүй байсан. Хэрэгтэй хүнд нь олон их дэлхийд миний хөдөлмөрийн хөлс буцаагаад үр шимээ өгч байгаа гэдэг нь өөрөө үнцэнтэй юм байна. Тэр ч утгаараа Африк руу аялаа. Африкт мөнгө өгөө. Аялал маань эхэлснээс 1 сарын дараа Африкийн өмнөд бүсээр орхиод зүүн Африк руу орж ирсэн. Энэ үртэл цөлөрхөг хүн багтай Африкт аялж ирсэн бол Замбиа гэдэг улсаас эхлээд яг бидний төсөөлтөд Африк руу орж ирж байна. Одоодаг Африк ирсэн юм шиг гэж төсөөлсөн шин. Wakata. Just wanna pack up my things and go. Just wanna be free, just wanna zone. Just wanna flow, just wanna hang with the gang. But sometimes chill on my own. Just wanna do me, just wanna doze. Just wanna live and see how it goes. And the goals just keep on going, yeah. This life we live is a war. When there's love in the rave, you know. When there's love in the rave, you know. All inside you, all in the soul, 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 soul. You know when the calling is calling, when the calling is calling. Хэрвээ аль нэг улсыг онцгойлон дурдах шаардлагатай юм бол би бол Малави. Малави бол дэлхийн хамгийн ядуу буруу улс. Гэхдээ Warm Heart of Africa буюу Африкийн халуун дулаан сэтгэл гэж нэрлэгддэг юмс. Машинаар явж ангууд хүн бол ингээд гараад алдаг. Ялангуяа хүүхдүүд. Өөдөөс нэгээ гараад авлаад инээн бүр дагаад гүрчсэн. Хүүхдүүд үнэхээр гөрхөн. Гудамжинд ингээд алхаж байгаа гар дээр юм уурж байгаа юм шиг болоод харангууд нь шоколадын ингээд толгойтой жоохоо хөвгөд миний гарыг зүгээр ингээд юу ч болоогүй шиг атгацсан алхаж байгаа байхгүй юу. Тэгэл хайр үрэл дэлгүүр ороод 5 ширхэг хүлэн бүгд ингээд 3-4 уутдаг ингээд хүнс жимс аваад явж байгаа. Тэнд байхдаа ямар ч тийм хөтөлбөр төлөвлөгөө байхгүй 2 хоног байсан. Тэр 2 хоногт камп дээрээс 2 цагаан уу юмтэй танилцаад хамт сургууль орлоо бодоод тэгээ сургууль руу бид гурав алхаад явсан чинь өөдөөс зүгээр баахан хүүхдүүд ингээд гүйлтэй заяа. Би бол нэг тийм хүүхдэд хайртай хүн бол биш. Гэсэн чинь тэндээс хүүхдэд тавсаар хагаад хүүхдэд хайртай хүн болсон байл яг уу. Тэгтлээ хөөрхөн гинэ хүүхдэд. Хамгийн гол нь эндхийн хүүхдэд бүгдээрээ үнэхээр нээлттэй байдаг. Ер нь хүүхдэд чинь ингээд томчуудаас ичимчээд ерөөсөө дуурч чаддгүй шүү дээ. Нэг уулын нэг ялан өгч мөгдөд. Эндхийн хүүхдэд бол яг эсгээ бараг барьж идэж байгаа юм чинь. Сониуд сан хөдлөл миний зүгсэн шилтэй ингээд угуун цаг маг утас камерманыг бол эзэд зүгээр айлахгүй. Тэгэл авчирсан хүлэнгүй хүүхдэд өгөөл хүүхдэдтэй цуг тоглож байгаа. Тэр момент бол яг миний Африкийн эзэж мартах гарууд өрсөмжүүдийн нэг. Хөөх ингээд муудсан хуцснуудаа ингээд хөөгнүүлээд тэгээд яаж хийсэн ч юм байна. Тийм даавун бөмбөг ингээд болгоцсон. Тэрүүгээр хүүхдэд ингээд хүлэнбүүд болдог юм шиг. Тэгэл тэр бөмбөгийн оронд нь жигнэ үлэн тэр хүүхдэд энэ баярлж байгаа царай маяг бол. Аялал хүний амьдралыг хамаагүй энгийн болгодог. Одоо миний гарт үзэх саас цонхон салах хэдхэн авцсан. Өөрөөс өөр юу ч байхгүй. Улаанбаатарт бол бүхэл миний тогтч болон хамгийн гол нь бүрий байхыг хүсдэг бүрий амьдардаг. Хэрэгцээ шаардлага тааруулаад олон ч төрлийн бүрий тэнд байгаа. Нийгмийн амьдрал гэдэг хүнээс угаас олон төрлийн шаарддаг. Уудах тусан мөрөө авчуулсан байж автобусанд чиглэж байгаа мэт энэ тугуун мэдрэмж өгдөг. Тэгээд тэнд хүн удах тусан өөрийгөө хайж эхэлдэг. Хүмүүс аяллаар өөрийгөө олдог гэж хэлцээдэг дээ. Гэтэ үүний оронд аяллаар өөрийгөө чөлөөлдөг гэж хэлэл илүү ондорч байх. Бүх хүмүүс бидэнд мэрэгэл санагддгийн учир нь үүнтэй их төстэй. Тэд туршлагаар хийслүүтэй хоосор тусан ухаан суудаг юм шиг санагддаг. Би энэ сүүлийн сар орчмын хугацаанд таньдаг хүнгүй, статусгүй, бие тогтчлгүй буюу унаас өөрийгөө хоосон байж үзлээ. Игээд таснаа 5 өсвөл хүнж байхгүй бол наахан дотор хийх ч юм байхгүй. Энэ би өөрөө өөртөө л хэлж байгаа. Энэ хоосон цаг хорон бүхэн надад мөн шинэрээ ойлгох тусалж энгийн бүхнийг утга учиртай болгож санагдах юм. За ингээд тавтан ус Малави гэдэг ус нэрлээ.
Малави, Зимбабве гээд зүүн Африкаар явахаар хамгийн гол зүйл нь ерөөсөө хүмүүс Намиб, Ботсвана, Өмнөд Африк гэх мэт улсууд бол илүү цагаанууд ер нь амьдардаг аль эсвэл хүн ам цөөтэй болохоор яг бид нарын төсөөлдөг Африк гэдэг тэр үзэгдлийг бол үзээгүй гэх юм уу. Тэгээ яхаарахгүй хамгийн үзлэнтэй зүйлс бол хүн өөрсдөө юм гэлээ. Энэ яг энэ Африк хүмүүс өөрсдөө бүр хамгийн үзлэнтэй. Бид нар ингээл хичнээн ядуу тэг ингээд буурал хөвжөлтэй энэ гэж боддог. Яг ингээд нүдээр үзэх юм бол бид нар ч мөр хамаагүй баян байгаа байхгүй. Бүгд заавал хин нэгэнтэй явж идэг. Бүгдээрээ гоё нэмсэлтэй. Хичнээн ингээд юу гэдэг нь тасаг ид хогшил нэмээ тэмээ зүйл байхгүй байх гэж болгоцсон. Тэр чинь өөрөө баянгийн тодорхойлол ерөөсөө биш байхгүй. Бид нар өөрсдөө л ерөөсөө ядуу юм байна. Сэтгэлээрээ. За Серенгетигээд дэлхийн одоо хамгийн алдартай Натжо гэх мэт газруудын зураг авалт хийдэг. Ийм хээр нутаг дээр ирлээ. Нараа манай камп маань ингээд ямарч хашаа машаа өгөөж байхгүй. Яа гээд байгаль тунд. Тэгээд яг энэ газар бол миний мөрөөдлийн газар. Маш олон жилийн турш мөрөөдчихсөн. Угаасаа Натжо дээр ингээд бүгд мэдэн шүү дээ. Амар гоё үзлэнтэй гэсэн чинь юу вэ одоо бүр. Oh my god. Наахан дотор бол иймэрхүү сайхан сэмбэр байхан цаана угаалгын өрөмөр шүшүртэй. Машин бол нэг иймэрхүү ингээд дээвэр нэгддэг. Дотор талдаа бол сайхан тухтай байгаамаа. Серенгети гэдэг газар ямар амар юм бэ. Энэ хүртэл би бараг 10 хоног сафари хийж байгаа байхгүй. Бүр хизээч бүр ийм олон амт харсангүй. Ийм их харслаа. Тэр арслан зебра идэж байгаа юм одоо юу вэ? Тэгээд энэ 2 сарын аяллаа төгсгöd бол бүр үнэхээр тасархай экспириенс байлаа. Гайхалтай гайхамшигтай бүр ёо. Ингээд гадуур алхахад бүгд намайг харна. Харахгүй өнгөрөх хүн гэж нэг ч байхгүй. Уус би сүүлийн 2-7 хоног нэг ч хаац хүн харсангүй. Тэгээд ажлыг юм гудамжаар бол цагаан унж байхгүй гэж. Тэгээд бараг энд би арслан марслын ирвсээс чамаагүй хоор амт юм шиг. So far. Энэ болохоор Дарислалам гэдэг ханзаан усны нийслэл байгаа байлаа. Барил манай Улаанбаатар юм даа гэж. Энд бас манай олон улсын байгууллагын найзууд байдаг. Тэр ихтэй шоуцсон бол хамгийн бэст шоу байлаа. Энэ өндөрлөөс харах. Тэгээд эндээс ферийн суугаад Занзибар гэдэг хатар. Уусны маргааш бол нэг 50 доллар хүмааргүй юм билээ. Тэгээд юутай ч нэгний далаа бол амьдралдаа харсан хамгийн тулгууд байсан. Нэгээс хамарч байгаад сөүлөө суугаад ирсэн доо.
одоо эцээр ганцаар явахаар ялчуулсаасаа ганцаар Энэ бүх хугацаанд хэдий эмо байсан ч энэ бүхтэйг явсаар л байлаа. Энэ үед бол яг ногоонуудын лам сонсч байсан. Энэ бүх маань нэр он дуустал 365 оны эрэхтэй сабскрипшн үйлчлэгээ 238,000-аас 99,000 төгрөг болгож хямдруулсан байлаа шүү. Өдөрт нь хуваагаар хайшин. Өдрийн 200 их төгрөгөөр л үндэсний олон улсын бестселлерүүдийг, дэлхийн сонгогддог зохиолуудыг, товч номуудыг, англи хэл дээрх бүтээлүүдийг нийт 500 орчим ном сонсох боломжтой байгаа. Хүмүүс сабскрипшн үйлчлэгээ маань кредит сангаас сардаа нэг ном өөрийн болох боломжтой эрхийг бэлгэлдэг ба нэг хэрэглэгчтэй талдаа 8 эрхийг хадгалжуулдаг. Харин шинэ жилийн урамшууллаар энэ кредит эрхийг 8 болгож 4 гэж өгч байгаа юм байна шүү. Аяллаа төгсөл маань ирээд хамгийн сүүлийн ус, хамгийн сүүлийн хот Кени, Найроби гэдэг газар ирсэн. Найроби хотод заавал очиж үзье гэж бодчихсон газрын нэг бол Кибер-Аслан. Африк тийм хамгийн том ядуусын орол юм байна. Ганцаар ороход аюултай гэж сонсоод TripAdvisor гэдэг аялын захиалгын сайт руу ороод аялал бүртгүүлсэн чинь би ганцаархнаа бүртгүүлсэн. Нөгөө групп хүмүүстэй аялах байх гэж бодсон чинь ганцаараа аюул тийм гоё exclusive буюу одоо ганцаарчсан гоё мэдрэмжийг авсан. Төсөв дахаагаад байвал Улаанбаатар ямар болтойг авдаг үзүүлээ заяа. The longest one that we did, not so well. Right, so how many wives you have got? Okay. on record. On record. Yeah. Өчтөр ядуусын оролттой танилцах тийм аялалд бүртгүүлээд тэгээд нэг сайхан ядуусын оролттой танилцаад аялаад явжсэн чинь аяллаа одоо тэр манай хүртэж залуу биднэрт нэр нэг сургууль байгаа шүү дээ. Сургуулийн дээд хорт нь одоо зочдыг ирсэн үед нь хондог байртай чи сонирхож ивэл $20 төлөөд хонох уу гэхээр за зугаасныг төлөв байхгүй чи орцоо хончоо гэж бодоод байсан хоноод нэг тавтай тогтой эгээс Airbnb хонжин тэгээд хүүхдүүдэд нэг хоол хийж өгдөг бүү гэж бодоод сая дэлгүүр ороод баахан хүмүүс цуглуулаад тэгээд нэг будаатай ураг хийгээд өгдөө гэд байж энэ. Тэгээд энэ ядуусан оролт ингээ харахаар яг мэдээж ядуу юу гэдэг нь байрны түрээсэн сарын 50,000-аас 300,000 төгрөгийн хооронд тийм байлаа Монгол мөнгөөр. Тэгээд амьдарч байгаа тэр орон жугамжийг харахад бол яг хөө зарим айлууд нь бол одоо жишээ хөтөж жохоо гэрт нь орохоо бас дажгүй цэвэрхэн гэр байгаа юм. Гэхдээ дийлэх нь бол мэдээж тийм биш. Тэгээ нөгөө хүмүүсийн төсөөлөд байдаг тэр ядуу Африк гэдэг яг тэр дүр зураг бол энд харагдаж байгаа байхгүй юу. Гэхдээ ядуу тэнцүү зовлонтой гэсэн үг бол ерөөсөө биш байгаа юм. Ядуу болохоор л ингээл амар ингээл зовж зүтэрсэнтэй ингээд өрөвдөөд ингээл өстой ингээд өрөвч сэтгэл төрөөд айрлын хүмүүс амар хэцүү байдаг байх та бол бас биш. Тэр чин сэтгэлээрээ ерөөсөө ядуу биш байгаа байхгүй энэ байгаа хүмүүстэй ингээд танилцаа би ч энд ингээд одоо ирээд 1.5 хоног болж байгаа байхгүй энэ яг дотор нь ороод тэгэл хүмүүстэй ингээл юм ингээд яриад байж ангууд нь бүгдээрээ ямар нэг ажил хийдэг те ингээд тэг бүгдээрээ хин нэгэнтэй цуг ингээл сууж идэг хоорондоо ингээд тоглож идэг ярьж идэг нэг ганц хоёр пив ууж идэг нэг амар ингээд юу гэх ингээл зовж зүтэрсэн бүр өгч байгаа юм шиг юм бол ерөөсөө харагдаагүй. Яг нөгөө нэг ядуу гэдэг тодорхойлолт бол хоёр төвшөнд л надад байдаг юмсан гэсэн хоёр өөр ондоо левел дээр гэх юм уу. Нэг нь бол мэдээж эдийн засгийн хувьд ядуу. Хоёрт нь бол сэтгэл зүйн хувьд, сэтгхүү хувьд ядуу. Тийм байвал ерөөсө дууссан. Энд ямар ч тийм нэг ингэ сэтгхүү хувьд ядуу юм бол ерөөсө харагдаагүй. Бүгдээрээ л баян. Сэтгхүү хувьд бол бүр үнэхээр баян. За ингээл барууны орнуудаар ингээд явж магаал ингээл бас баян хүмүүстэй ингээд танилцж байгаа байхгүй эдийн засгийн хувьд. Тэгээ тэр хүмүүс сэтгхүү хувьд ядуу. Монголц ялгаагүй. Ингээл зөндөө ингээд баян жинэл гэж класс унсан. Тэг ингээд 5 өрөө байртай, зайсан мэсэнд байртай. Сэтгхүүн ядуу байгаа юм чинь. Тэгээд яг аль нь аз жаргалтай байгаа юм бэ гэвэл би л хичнээн ингээд юу эдийн засгийн үед ядуу яасан чинь сэтгхүүгээрээ тэг ингээд аз жаргалтай байж сэтгхүүгээрээ ингээд баян байхыг хүснэ. Тэгэхээр бас яг юуг өрөвдөж тэг юуг яаж хэмжиж харах вэ гэдэг тэр үнцэг бол
ганцхан зүйлээр бол хэмжигдэхгүй. Яг болохоор өөрөө хурж ирж үзэж иж л яг энэ одоо юу гэдэг энэ их хүмүүсийн гоё энержи те ингээд гоё баяр баясгалтай байдлыг бол харах байх гэж бодож байна. Тийм байна. Ямарч би доошо бууш нэг хоолой гэт 15-аас 20 хүүхэд дуутчаарэ гэж хэлсэн. Тэгээд хийндэ. How old are you guys? Yeah, 11. Yes. 10. Who's the youngest? 5. 5. Good job. Hey, you go now. You can Ингээл миний Африк аялал дууссан юм да. Одоо ингээд аягүй санд ш. Тэр үзэлтэй байгалыг, уулзсан хүмүүсийг дээрээс бүгд англи хэлээр яддаг болохоор хэл ойлголцохгүй гэсэн асуудал байхгүй. Тэгээ хоорондоо үнэхээр найрсаг, нээлттэй болохоор зүгээр л уулзаал шууд 5 минут дотор амтгууд болчихоо юм чинь. Тэгээ хизээ нэг өдөр дахиад очих байх. Тэр үе дахиад л өөр зүйл мэдрэх байх. За юу гэж өссөн мөрчөндөө аялаарай. Мөнгөө битээ харамлаарай. Тарих толгой сэрийг хөдөлмөр хийгээс салхурдаг үйл юм бол мөнгө бол тэгэл олдсон шүү дээ. Бид нар зөвхөн юм хураах гэж энэ ертөнцийн дээр мэдлэг өгөөж бий бол итгэдэг. Бид нар энэ дэлхийг мэдрэх гэж төрсөн байхгүй юу? Тийм учраас зоригтой. Дэлхий бол том. Үнэхээр агуу. Үгээр илэрхийлэхийн аргагүй тийм мэдрэмжийг энэ аялал гэдэг зүйл чинь бол өгдөг. Өөрийгөө давсан зүйлийг ойлгодог байхгүй юу? Өөрөөсөө хамаагүй илүү том ямар нэгэн зүйлийг мэдэрдэг байхгүй юу? Тэр л чухал. Таалагдсан бол сэтгэл үлдээгээрэй. Bye bye.